Хүн угаасаа л толгой сайдаа төрдөг. Тархийг хөгжүүлэх боломжтой. Би тархиа сайн ашиглах тусам улам бүр сайжирч байдаг. IQ-гээр дэлхийд 4 жагсах багшийн заасан тархийг хөгжүүлэх N-back болон DWMT аргыг хамтдаа авч үзье. Үзэг цаасаа бэлдээд тааж бас хамт хийгээд үзээрэй. N-back дасгал. Одоогийн үзүүлж буй тоо нь өмнөх танилцуулсан N дэх тоотой таарч байна уугүй юу гэдгийг бодож үзнэ. Урд гарсан тоог марталгүй бодсноор илүү төвлөрөл, ой санамжийг сайжруулах үр дүнтэй арга юм аа. Жишээлбэл асуултанд тоонуудыг өгөхөд хэрвээ N-back дасгал хийж авал тухайн одоогийн тооноос өмнөх 2 дахь өмнөх тоо маань таарч байна уугүй юу гэдэг. Хэрвээ таарч байх юм бол өөрөөхий таарахгүй байх юм бол X гэд ингээд хариултыг өгöd явнаа. Сургалтын зорилго нь тархинд эрүүл стресс өгөх замаар тархины чадварыг сайжруулах дасгал юм аа. За ингээд дасгалаа эхлүүлээ. Үдшүүд тааж бас хамт хийгээд үзээрэй. 6 4 6 3 6 3 4 1 4 2 За ямар байсан бэ? Бичлэг зогсоож байгаад хариугаа зэгсэлж болно. За N-back дасгалынхаа зөв хариултыг бүгдээрээ харцгаая. Хичээгээд хийх тусам тархины чадвар улам хөгжинө. За одоо бүгдээрээ Go back тренинг хамтдаа хийе. 1 1 1 1 1 1 1 3 2 3 3 1 3 2 3 9 тэг 1 1 9 Go back тренингийн зөв хариултыг бүгдээрээ харцгаая. За дараагийн дасгалтаа оръё. Dual Working Memory Training давхар ажиллагаатай ой санамжийн сургалт. DWMT сургалт нэлийн өндөр түвшний төвлөрөх шаардлагатай дасгал юм аа. DWMT дасгал 1. Дасгал эхлэхээр метрономын дуу сонсгоно. Түүнийг дотроо тоолно. Энд асуултууд гарна. Тоолонгоо асуултанд хариулна. Намайг зогсгож хэлэхээр болно. Метрономын дууг дуустал нь тоолно. Мөн асуултанд зөв хариулахыг зорино. Эхлээд метрономын дууг та бүхэндээ нэг сонсгож үзүүлье. Анхаарах зүйл гэвэл метрономын дууг тоолохдоо огт алдахгүй хичээгээрэй. Дууг тоолонгоо бодлогоо тайван бодож болно. За ингээд эхлэе. Таач бас хамт хийгээд үзээрэй.
Зогс. За ямар байсан бэ? Метрономын дууг хэд гэж тоолсон бэ? Хэдэн асуултанд зөв хариулсан бэ? Бичлэгээ зогсоож байгаад асуултаа тоолж болно. Хамтдаа суралцъя. Ирцаа YouTube сууг. За бүгдээрээ зөв хариултыг авч үзье. Метрономын дуу 100 байсан. DWMT дасгал 2. Хаалтанд хамгийн сайн тохирох үгийг сонгоно уу гэсэн байгаа. За мөн одоо адилхан метрономын дууг сонсонгоо энэ асуултанд хариулах байгаа. Та ингэ цаасан дээр бичээрэй. Тэгээд метрономын цогцолтын хэмжээ арай жоохон өөр болсон байгаа. За ингээд эхлэе. 뭐예요? За та зогсноо. За ямар байсан бэ? Бүгдээр зөв хариултаа харцгаая. Зөв хариулт. А. Охин хүү. Б. Бичих цаас. В. Далай давлгаа. Г. Эмийн санч аптек. Д. Хөнгөн хүнд. Е. Хар цагаан. Ёо. Амгалан тайван гэсэн ийм зөв хариултууд байжээ. Метрономын дуу 50 байсан байна. Айкуу хөгжил дасгалыг хамтдаа хийж үзлээ. Тааж бас гэртээ туршид үзэж тархиа дасгалжуулж болно шүү. Та өөрийн хариултыг комент хэсэгт бас бичиж болно. Ирцээ суугтай хамт байсан танд баярлалаа. Та хараахан бүртгүүлээгүй байгаа бол subscribe-ийг дарж бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж түгэнэ үү? Баярлалаа.